Монгол улсын хууль этгээдийн бүртгэл дээр 230 гаруй мянган хууль этгээд байгаа чинь шалтгаан чинь энэ шүү дээ. Бид бизнес хийхдээ амархан ордог мөртлөө бизнес гарч болтгоо. Бизнес болгоныг амжилттай байх хэрэгтэй гэдэг үгүй байхгүй. Гэгч зэрэг одоо энэ ингээд X тайлан гаргадаг компаниуд орших тусам манайхыг ч олон улсын байгууллагууд бизнесийн орчин муудаад байна гэдэг эцсийн нүндээ энэ зүйлүүдийг шийдэх одоо орчныг бүрдүүлж ерөөсөө өгөөгүй. За хоёрдугаар бизнесийнхний хооронд бүх зүйлүүдийг ингээд бичмэл хууль дээр одоо гэрээ контракт хийгээд байдаг. Өнөөдөр энэ технологи гэдэг юм уу явж ирж байгаа зүйлүүд чинь бизнесийн заншил гэдэг зүйл харилцаан дээр тогтсон тэр ойлголтууд чинь хууль эрх зүйн хэмжээнд хэрэглэгдэх ёстой байхгүй. Наазахын нэг ийм зүйл байл та. Чи битээр одоо нэг бие биеийн лугаа бараа хөгжилтэй авцдаг. За чи одоо магадгүй өвөр ангаад амьдардаг байж гэж. Би чамаас Улаанбаатараас хэрэгтэй зүйлийг чи явуулждаг. Чи дансаар онлайнаар шилжүүл чинь би чиний фэйсбүүкээр өгсөн одоо мессенжерээр ирсэн юм чинь захиалга чинь л дэж явуулж байна. Гэтэл бит хоёр дээр бас нэг жижиг сажиг маргаан гарангууд шүүхтэр очингууд манай шүүхтэрийг ойлгохгүйгээр таарын анханасаа харилцаа чинь бичгээр хийх үежээ өгсөн авсан аав гэж ямар ч буцаах болцоогүй. Нөгөө бизнесийн харилцаагаа ихтгэлцлээ олох жижигхэн одоо төрөнгийн маргаана шийдвүүлчих гэсэн мэт бүр хүнд байдал руу манай шүүхийн шийдвэр гаргаад өгчдөг байхгүй. Тэгэхээр бидэд аливаа зүйлүүдийг энэ бизнес таатай орчныг бүрдүүлж өгөх талдаа хууль эрх зүйн орчныг бас бодож хийхгүй болохоор энэ бизнес ч өөрөө ингэ цусны хэрэгэлтэн зогсчиход байгаа байхгүй. Итгэлцэл байхгүй ч гэдэг. Бизнес ч өөрөө цэвэр зэгт итгэлцэл. Итгэлцлээ зогсоочхоор мөнгө хэрэгэлдэг.